Яасан ч их нэртэй залууд битгий дурл. Янжуурийнх нутаанд маань сурч битгий суу. Яга уруулаа улаан болтол нь давхарлаад яах нь вэ бүсгүй минь их нэртэй хүнд дурлаж. Сүрчих ханхалсан ингэрийнхэн товчийг сайхан гэргийг бүхэлж өгсөн байх та. Сэтгэлийнх нь үнэр нэвт шингэсэн альчуурыг нь салхинд дайгаад явуулсан байгаа та. Халуун төнүүлж тэр чам руу ширтсэн ч харж хэрэггүй их зөөдөөс нь халамж анхаарал бүгдийг нь чамд амласан ч хүртэж яах нь вэ өрөөлийн жаргалыг. Бусдын заяа чамд тавилан болохгүй. Булааж авсан ч аз жаргалтай амьдрахгүй. Баларсан гүн бодлынхоо уртад үүт сан бүсгүй минь. Их нэртэй хүнд битгий дурл. Үрийнх нь нулимсанд зав шидлэх гээ юу? Үнрээ ингэртэн шингээж яах нь вэ? Үнгэгдсэн хүслийг чинь тэр нөхөж чадна гэж юу? Үүлийн үрээл чи өөртөө дуудаж байна шүү дээ. Гэргийнхэнд ирлэх ханхар цээжинд гэрэл болж асаж бүжвээс чи хинсэн билээ. Ганцхан нөхөртөө л хайртай бүсгүйн заяаг гатсан өсгийтэндөө дэвсвэл чи юусан билээ? Залуу минь дээ. Тэр зүгээр л ганган хувцс гатсан өсгийт уруулын будаг улаан дайшинц. Нэг өдөр чам руу инээсэн ч насан туршид ч хайрлахгүй. Ганц удаа нүд ирэмсэн ч гундаж явхад ч түшиг болохгүй. Тийм учраас гэргийгээ л хайрл. Ухаарч яг одоо гэртэн харь залуу минь. Удахын чандад ухаан тэлмүй, ухаарлын хадагт үнэнд хүрмүй. Яруу найрыг уран зохиол та бидний ухамсарын гэгээ